Green Chemistry. Химийн хөгжлийг Монголд. За сонсогдож байна гэж байна. Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Халиуна гэдэг би Green Chemistry компани үйл ажиллагаа хариуцсан захирал албан тушаал дээр ажиллаж байгаа. За өнөөдрийн BioStellar брэндтэй хамтарсан хялтаалын систем онлайн мэдээлэл өгөх вебинараа өнөөдөр би модератор хийж явуулах болно. За юуны түрүүнд та хэдэд өнөөдөр хялтаалын систем онлайн сургалтынхаа товч хөтөлбөрийг танилцуулъя. Хамгийн түрүүнд BioStellar компанийхаа товч танилцуулгыг танилцуулна. Түүний дараа хялтаалын систем сэдвтээ илтгэл маань явагдана. За үүний дараа болохоор тухайн илтгэлтэй холбоотой асуулт хариулт явагдана. Өмнө нь манай вебинарт оролцож ирсэн хүмүүс бол мэдчихэж магадгүй, бас шинээр орж ирсэн хүмүүс бол бид нэр хүмүүсийнхаа дунд шагналтай асуулт хариулт бас зохиодог. Үүн дээр болохоор хамгийн түрүүнд хамгийн зөв олон хариултыг ирүүлсэн 4 хүнд 50,000 төгрөгийн мөнгөн шагнал өгдөг байгаа. Тэгэхээр та бүхэн бас илтгэлээ идэвхтэй сонсоорой гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн сургалт маань өндөрлөх болно. За BioStellar компани товч танилцуулгыг танилцуулаад эхэлье. За манай компани бол 2022 оноос хойш BioStellar компанитай хамтран ажиллаж байгаа. Тэгээд тус брендийн Монгол дахь аль биесийн дистрибьютор болоод борлуулалт, суйрлуулалт, засвар үйлчлэгийг цогцоор үзүүлж байгаа. За BioStellar компани бол үүсгэн байгуулагдаад 20 гаруй жил болсон компани байгаа. Энд дэр манай дистрибьюторыг гэрчлэгээ маань харагдаж байна. За ерөнхий товч танилцуулга гэх юм бол BioStellar компани маань Хятадын Жинан хотод байрладаг. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд пипетийг нэрлэгийн бүтээгдэхүүн, хөргөлтийн систем, халаах болон холих бүтээгдэхүүн, температурын хяналтын бүтээгдэхүүн, центр руу болон бусад жижиг хэдэн зуун бүтээгдэхүүнийг хөгжүүлж үйлдвэрлэж байгаа. Одоо залуу бөгөөд хурцтай ерөнхий зах зээл дээр нэвтэрч байгаа компани байгаа. Эрүүл мэндийн салбар тал руугаа хөргөгч, хөлдөөгч, инкубатор, генераторууд бас үйлдвэрлэдэг. Тэгээ биологийн эмнэлгийн бусад туслах жижиг хэрэгслүүдийг бас ханган нийлүүлдэг компани байгаа. Тэгээд тоног төхөөрөмжүүд нь ISO болон CE стандартын сертификатаар баталгаажсан байдгаа бас давуу талтай. За бүтээгдэхүүндээ болохоор манай BioStellar маань 1 жилийн баталгаат хугацаа өгч байгаа. Тэгээ бид манай компани бол Монгол улстай засвар үйлчилгээ хийж төрийн шуурхай асуудлыг шийдэж өгөх давуу талтай. Тэгээ бүх төрлийн төхөөрөмжүүдийг ер нь хамгийн хямд өрсөлдөхгүй зүгнээр санал болгодог тийм брэнд байгаад байгаа. За тэгээд хялтаалын системийн тухай өнөөдөр бол ярина. Тэгээ манай хоёр илтгэгч маань болохоор BioStellar компани Аз бүсийн борлуулалтын мэргэжилтэн Yuki Liu болон Tyler Han гэсэн хоёр хүн маань өнөөдөр та бүхэндээ илтгэл тавих байгаа. Тэгээд энэ илтгэлийг маань манай BioStellar брендийн хариуцсан менежер Нандин Эрдэнэ маань орчуулан явуулах болно. Нандин Эрдэнэ байна уу? За, бүгдэнд өдрийн мэнд хүргэе. Please introduce yourself, Yuki. Hi. Hello. Good afternoon, Nandia and Greek chemistry, everyone. I'm Yuki, the specialist manager of Prosperity Biotech Company, mainly in charge of Mongolia market. We are doing lab and medical equipment more than 20 years. We mainly provide lab general equipment, include incubator, oven, centrifuge, spectrophotometers, film hoods, and other analysis equipment. We provide one-stop service and OEM options. We ensure all your requirements are met with care. Additionally, we provide 1-year free warranty with our product. Today, we would like to introduce our Kelder nitrogen analyzer. If you have any other requirements, looking forward to share in the future. Next, let our lecturer Tyler explain to you. Tyler, please. Okay. За сайн байцгаана уу? Миний нэр Trial. Би BioStellar брендийн одоо борлуулалтын менежер бөгөөд Монголда худалдаа үйлчилгээг Монголын салбарын худалдаа үйлчилгээг болгон хариуцдаг. Бид 20 гаруй жил лабораторийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн борлуулалт хийж байна. За бид лабораторийн инкубатор, хатаах зөөх, центрифуг, спектрофотометр, татах шүүгээ гэх мэт шинжилгээний багцуудыг ханган нийлүүлдэг. За манай компани бүх төрлийн одоо үйлчлэгийг нэгэн зэрэг үзүүлдэг учраас одоо таны бүх хүсэл шаардлагыг бүрэн хангана.
За нэмж дуртахад бид бүтээгдэхүүндээ 1 жилийн баталгаа өгдөг бөгөөд өнөөдөр бид Кельталийн азаас чухал төхөөрөмжийг танилцуулнаа. Хэрэг танд одоо бусад орны төхөөрөмжийн талаарх хүсэлт болон асуулт байвал цаашаа тантай илүү дэлгэрэнгүй хуваалцахыг хүсье. Одоо хүлээж байна гэнэ. Thank you for the opportunity to share our CalDAO system. And this picture showing the manufacturing line of our products. You can find that we produce each model in partially, and it depends about for each model we produce about 30 to 15 sets for each model. So we have field sales for every year. And firstly, we'd like to introduce the CalDAO system's growth. For each steps they grow. At the beginning, the CalDAO system is some glassware. And this glassware, you can find a tuber. And we put the samples in the tuber. Yes, please. Would you translate it? За өнөөдөр бид Кельталийн системийн талаар ярьсан. Эхлээд бид одоо Кельталийн одоо төхөөрөмжийн шинжилэл болон хувьсэл өөрчлөлтийг одоо ингээ шаталтаагаар нь танилцуулнаа. За хамгийн ихний танилцуулах загвар маань болохоор одоо Кельталийн шилэн загвар байгаа. Okay. Yeah. And this is the sample tuber. We put the samples in this tuber, and we hiding this flash to get the steam, and we use the steam to tighten in the sample tuber. Please. За. Энэ шилэн загвар дээр нь болохоор одоо шилэн хоолой мөн колб байгаа. За шилэн хоолойд нь болохоор нэрлэгийг явуулна. За шилэн колбт нь болохоор одоо шингэн усмал маань хадгалагдана. Окей дээр. And after we tighten the sample tuber, we get the nitrogen content in this part. Yes, please. За шилэн колбноос нь бид азотын хийг одоо хажууд нь байгаа тэр хий салгагч холон дээр хоримтлуулж цуглуулна. Okay. Yeah. So we take this small flags for the titration, calculation, and get the result. This is the first generation with the CalDAO system. Please. За азотын хийгээ ялгаруулж авсан одоо энэ шилэн дотроос бид бүх үр дүнгээ гаргаж авна. За хэрэг хэмжээтэйг ялгаруулж авсан байна. За мөн эцсийн үр дүнгийн тооцооллыг зөвхөн одоо энэ гаргаж авсан одоо усмал дээрээ шинжилнэ гэсэн үг. Okay, dear. So even generation by generation, the principle is the same like the first generation. All these models use the same steps like the first generation. Yes, please. Хамгийн ихний шилэн загвар нь бүр хамгийн анх одоо хэрэглэгддэг одоо эхний загвар гэсэн үг. Okay, go ahead. Yes, and but the glassware have some more negatives, like it may be dangerous, and the using cost for long time will be high, and it's a complicated operator by manual. Please. За энэ шилэн загвар нь болохоор юу байгаа? Аюултай. Ягаад гэхээр шилэн загвар учраас хагарах болон одоо хөдөлмөр аюулгүйн талаас хий ялгаруулах үед ялгаруул салгах үед хөдөлмөр аюулгүйн талаас өндөр эрсдэлтэй байгаа. Okay, go ahead. Okay, so from the glassware, we have the first generation with the device. We called it as manual CalDAO device. Please.
За шилэн загварын одоо дараагийн шинжилсэн загвар болохоор механик килдалийн төхөөрөмж байгаа. Окей. Okay. For the first generation was a countdown. You can find this is the sample tuber. You can find the receiving cup and this steam at the back of the device. Please. За энэхүү төхөөрөмж нь одоо харагдаж байгаараа хоёр шилэн хоолойтой байгаа. За эхнийх нь мөн адил, дээшний хоолой, за нөгөөх нь болохоор хий салгаж авах хоолой байгаа. Go ahead. Yes, and you can find some buttons. This button is responsible for adding solutions. Please. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа товчнууд нь болохоор та одоо уусан млаа нэмэх бүрдээ энэ товчнуудыг ашиглаж одоо цаашид процессыг өргөжлүүлнэ гэсэн. Okay. Yes. So it will still spend more cost for long using times because you need adding time by hand. So you're adding over volume of the solutions. It will waste the solutions. So it's long time cost. Please. За энэ хүүд хөрөнгөлөг гар ажиллагаас ихтэй тэгээд ашиглах цаг хугацаа ордог. Тэгээд хит хитэн алхмуудыг яг ингээ гар ажиллагааныхаа давхар уусамлуудаа нэмж өгдөг. Тэгээд хөрөмж нь болохоор урт хугацаанд зардал өндөртэй. Гэхдээ шилэн загвар авах юм бол хөдөлмөр аюулгын талаас аюул нь арай бага гэж үздэг. Okay. Okay. So for the next generation, we call it the automatic distillation unit because all the adding solutions are programmable. Yes, please. За дараагийнхан загвар нь болохоор KH98 төвч буюу автомат нэрлэгийн аппарат байгаа. За энэ төхөөрөмж нь болохоор бүх уусамлуудаа одоо бэлдээд тэгээд нэрлэг нь одоо автоматар явуулдаг гэсэн үг. Okay, go ahead. Yes. But it is just an automatic distiller, only for distillation steps. Please. За нэрлэгийн алхам нь бүгдөө автоматар явдаг. Зөвхөн нэрх процесс нь л автомат загвар байгаа. Okay. Yes. So from the first automatic distiller for the next generation, we have the automatic countdown analyzer because except for the distillation steps, it also has the titration functions and can calculate the result directly. Please. Yeah. Харин KH9860 буюу KH1100F загвар нь болохоор одоо автомат нэрлэгтэй мөн титрэлтэн автомат загвар гэсэн үг. Тэгэхээр энэ болохоор бүх алхмууд нь илүү одоо наривчлалтаагаар титрэлтэн ч мөн одоо автоматар явагддаг гэсэн үг. Okay. Okay. So for this generation, we put the samples and can get the result, can get the report automatically. So, but we need to change the sample tuber one by one, please. За. Ихэнх хөгжлийн явц нь одоо автоматжуулсан. Тэгээд загвар байгаа. Тэгээд систем нь өөрөө ингээд нарийн тооцоолол хийдэг. Дээрээс нь үр дүнгээ экспортлох боломжтой. За тэгтээ та одоо яг нөө DJ бэлтгэхдээ бол нэг нэгээр нь уусамлуудаа DJ нэмж хийж өгнө гэсэн үг. Okay. Okay. So based on this model, we have the next generation. This new generation, the most different is the auto-sampler. It can connect with the auto-sampler, let the whole steps in automatically, please. За
одоо хамгийн сүүлийн үеийн загвар буюу KH1160-ын KH1124 загварын онцлогийг ярьж байна. За энэ загвар нь болохоор дээж бэлтгэгч нь автоматар явагддаг. Тийм учраас та одоо дээж автоматар бэлдүүлчин. За дээрээс нь нэрлэгээ автоматар явуулна. За мөн титрэлтийн процессыг мөн автоматар явуулах боломжтой гэсэн үг. Okay there. Yes, except for the example, it also have more powerful software like connect to LIMS or complaints FDA CFR 11, please. За мөн энэ загвар нь болохоор одоо LIMS дээрээс нь PDA 21 гэсэн стандартууд болон одоо програм хангамжтай холбогдож болдог. Тэгээ бүх одоо дээшнийхээ үр дүнг экспортлох болон одоо хэвлэх, принтлэх боломжтой. Okay. So mostly we talk about for this page, we talk about where the customer from. Mostly the customer is from the food processing. Yes, please. За энэхүү кристаллын аппаратын хөвчлэн одоо ямар салбарт хэрэглэдэг вэ гэхээр голчлон яг хүнсний салбарт ядуутай агуулмжийг тодорхойлох зорилгоор хөвчлэн ашигладаг байгаа. Okay. But not only food processing industries like feed processing, education, agriculture, pharmaceutical, or research like research science. If they test the nitrogen or test protein, CalDAO is the most popular method or standard for most of the industries. Please. За кристаллын систем за хөдөө аж ахуй болон хүнсний салбар за малын тэжээл мөн тамхи байгаль орчин за боловсрол дээрэс нь эмийн салбар болон одоо судалгааны шинжилгээний салбарууд хэрэгжилж болно. За кристаллын одоо яг энэ загварууд нь болохоор азуудыг тодорхойлох одоо бүх стандартыг хангасан загварууд байгаа. Okay there. Actually, for most of the samples, it all have the standard, like LAC, like ISO, or like Chinese standard GB. Most of the samples, they all have the finished methods already, finished standard already. So if you have samples, we can try to find the standard numbers and show you the method, please. За кристаллын одоо автомат төхөөрөмжүүд нь AOAS буюу одоо олон улсын хийгчдийн гаргасан стандартыг бүрэн хангадаг. За мөн ISO дээрээс нь GMP стандартыг тодорхойлдог. Тэгээд мөн энэ стандартуудыг баталгаажсан байгаа. За одоо уртлах одоо яг ямар салбарт хэрэглэх хөө гэдэг одоо салбараа сонгоод араас нь яг ямар стандартыг хангаж байгааг нь мөн харах боломжтой. Okay. Okay. So except for the finished standard methods, and we also have the chemical engineer and application manuals for the support. So if you're facing some questions for the applications, you all can contact green chemistry or yes, please. За та одоо энэхүү одоо яг кристаллын аппарат талаар дэлгэрэнгүй мэдээлэл хамлаа яг өөрснөө бас химийн инженертэй байх юм бол илүү одоо яг хэрэглэхэд үр дүнгийг гаргаж авах. За мөн стандартуудыг хангаж байна уу гэдгийг харах боломжтой. За мөн дээрээс нь гэрийн индустрийн одоо хүмүүстэй холбогдоод энэхүү стандарт дээрээс нь одоо яг аль салбарт шинжилгээ хийх боломжтой вэ гэдгийг судлаж илүү наривчилж асуух боломжтой. Okay dear. And today, our models are all automatically, and we have 3 generations for the automatic distiller, analyzer with autosampler, please. За одоо яг кристаллын аппаратын 3 ингээ автомат төхөөрөмжийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. За хамгийн эхнийх нь болохоор автомат нэрлэгийн системтэй. За KH 100 загвар нь болохоор
автомат нэрлэгийн систем болон хэтрүүлтийн системтэй. За хамгийн сүүлийн загвар нь болохоор KH1160 загвар нь болохоор автомат дээд бэлтгэгчтэй мөн нэрлэгтэй тэтгэрэлтэй загвар байгаа. Окей. So for this third generation was held now, they have 4 models. This one is the automatic distiller, and these two are automatic countdown analyzer. And this model is the analyzer with the auto sampler. Please. За KH9840 загвар нь бол зөвхөн одоо автомат нэрлэгийн загвартай. За мөн үнээрээ одоо хамгийн хямд загвар нь гэсэн үг. Энэ нь болохоор цөөхөн дээжин дээр хэрэглэхэд тохиромжтой. За KH9860 загвар нь болохоор автомат нэрэлттэй мөн тэтгэрэлттэй загвар гэсэн үг. За KH 1100 загвар F гэдэг загвар нь болохоор автомат тэтгэрэлттэй. Гэхдээ 9860 загварга бодхомд илүү олон дээжин дээр ашиглах боломжтой гэсэн үг. За KH1160 нь болохоор хамгийн сүүлийн загвар. За энэ нь болохоор тэтгэрлэх болон нэрэх процесс дээрэс нь өөрөө дээж бэлддэг. Одоо дээж бэлдэх тоон бас их. Дээрэс нь дээжний багтаамж нь өндөр загвар байгаа. Okay, go ahead. Okay. So for this model, we just need to remember it's a automatic distiller, no titration functions. That's all. Please. За KH9840 загвар нь зөвхөн одоо нэрлэг нь л автомат функцтэй мөн одоо тэтгэрэлтийн одоо автомат тийм одоо процесс байхгүй гэсэн үг. Okay. And the other 3 models, they all can get the results directly. Please. За KH9860 1100 гээд бусад 3 загвар нь болохоор яг одоо автомат тэтгэрэл нэрлэгтэй загвар гэж явж байгаа. Okay. And but they have a difference for these 3 models. Like this economy model. This economy model just new data exports, and it can't empty the sample tubers, and only added one method. It's the most, this three negative is very important. Please. За KH9860 загвар нь болохоор 3 одоо салтай. За нэгдүгээр одоо загвараа экспортлох боломжгүй. Хоёрдугаар гэх юм бол зөвхөн нэг арган дээрээ л одоо төвчлөлт хийх боломжтой гэсэн үг. За мөн одоо дээшний хоолой нь одоо яг өөрийгөө ингээд цэвэрлэх тийм процесс явагдахгүй гэсэн үг. Okay there. But this model is quite cheap, and if the customer have budget limited or very few samples, and they don't have the chemical engineer skills, this is the most ideal models for using. Please. За KH9860 загвар нь маш өндөр чанартай. Дээрэс нь хэрвээ таны одоо төсөвт боломжийн одоо авч болохоор байх юм бол энэ загварыг санал болгоно. Яагаад тэгэхээр энэ загварт нь ямар нэгэн одоо хими инженер юм уу заавал туршлагатай хүн байх шаардлагагүй. Яагаад тэгэхээр нэрлэгийн болон тэтгэрлийн систем нь автомат учраас одоо лабораториудад хэвчлэн санал болгодог. Okay. Okay. So when you're facing the customers, if they don't have skilled chemical engineers and don't want to spend too much budget, choose this one. Yes, please. За яг энэ загварыг бол хими инженергүй инженер байхгүй өөрснөө туршлахгүй лабораторид за мөн дээрээс нь төсвийн хувьд тийм одоо өндөр боломжтой биш хүмүүст санал болгоно. Okay. Okay. And the second analyzer of this model, compare with the economy one, it can empty the sample tuber and can store more methods, and it also can open data export port.
please. За 1900 цагуурн нь за мөн та ямар нэг химийн инженер байхгүй гэдгийг туршлахгүй бол мөн санал болгон. За дээрээс нь энэ систем нь болохоор өөрийн үр дүнгийн автоматар гаргаж өгнө. За дээрээс нь үр дүнгээ өөрөө экспортлох боломжтой. За дээрээс нь одоо 1800 одоо өөр дээдсэн дээр юм уу туршилтыг одоо ингэж хийх боломжтой. За мөн дээрээс нь авт дээж бэлтгэгч байхгүй тийм загвар байгаа. Төсөө үед гэх юм бол KH9860-аас арай үнэтэй загвар байгаа. Okay. Okay. So, like some customers, if they have many different samples or they need the data export, they can choose this model, please. За ихэнх хэрэглэгчид маань олон төрлийн одоо дээжнүүд дээрээс нь бүх одоо дээжнүүдийн үр дүн одоо юм хадгалах өөр газар руу одоо экспортлох шаардлагатай байдаг. За яг энэ үед KH 1100 загварыг санал болгоно. Okay. Okay. And the last generation, for this model can compare previous models. And the most difference is they can connect to auto sample. Please. За KH 1160 загвар нь болохоор бусад загвараас юугээрээ давуу талтай вэ гэхээр автомат дээж бэлтгэгчтэй холбогддог байгаа. Okay. Okay. And except for connecting the auto sampler, the complaints FDA say Part 11, or they need to connect to LIMS. They also need to choose this model. Yes. За мөн энэ загвар нь болохоор FDA 21 CFR Part 11 гэсэн одоо стандартын дагуу баталгаажсан. За мөн лабораторийн одоо LIMS системтэй холбогддогоор давуу талтай байгаа. Okay. Okay. So some customers maybe like the customers laboratory or the third-party testing companies may be very convenient because they have too many different samples for every day. So they maybe need the auto sampler or maybe they need to connect to LIMS in some big groups. Yes. За одоо зарим лаборатори болон компаниуд маань маш олон дээж болон дээж бэлтгэх мөн дээрээс нь олон дээжний үр дүн нэгэн зэрэг гарах шаардлагатай байдаг. За яг энэ үед гэх юм бол хэрэглэгчид одоо энэ дээж бэлтгэгчтэй дээрээс нь LIMS системтэй холбогддог. Энэхүү загварыг санал болгож байна. Okay. Okay. It's some pharmaceutical customers. Their factory need to meet GMP. They only can choose this model to meet the GMP, please. За мөн энэ загвар нь болохоор олон улсын стандарт болох GMP-ийг баталгаажсан байгаа. Okay. And this is the automatic distiller. Because we call it automatic because it can add in water, alkaline, boric acid automatically. Yes, please. За KH 9840 загвар нь болохоор автоматар ус болон шүлт борын хүчлийн усмлаа тооцоолж цааш одоо урвал бэлдэж өгдөг байгаа. Okay. And these two models, we call it automatic countdown analyzer because it has the titration functions. It can get the result directly. Yeah, please. За KH 9860 болон KH 1100 загвар нь болохоор автомат нэрлэгийн болон титрлэгийн загвартай. Тэгээд маш одоо өндөр наривчлалтай тэгээд ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг загвар байгаа. Okay. And for the last model, it can connect with the sampler and also with the complaints, please. За KH 1160 автомат кристаллын загвар байгаа. За мөн FIDE 21
CFR гэдэг одоо энэ стандартын дагуу болон GMP стандартын шаардлага нийцсэн. За энэ хүн одоо системд нь болохоор удирдах хэсэг туланд гээд туршилтын үр дүнг мөн боловсруулах одоо ийм зэрэг олон функцтэй загвар гэсэн үг. Окей. And just so the software, they can store meetings, methods, they can have the ID classify management, and it can meet the FDA or some PC controller. It's just some software function. And if you're not sure that, you can connect with green chemistry, and we will back to you very shortly, please. За KH11 загварын одоо үйлдвэрлэлийн системийг танилцуулах юм бол одоо компьютертэй холбогддог. За мөн 8 гигагийн багт амттай. За 1 сая гаруй одоо хэмжилт болон аргыг хадгалах боломжтой. За мөн одоо олон улсын стандартын дагуу одоо баталгаажсан. За мөн өөрөө аккаунт болон одоо үлдэн систем ингээд тохируулах боломжтой. За бүх одоо дата өгтөл одоо бүгдөрөнгийн хадгалах, өөрөө мөн нууцлалын зэрэгтэйгээр хадгалах боломжтой. За компьютер болон бусад одоо принтертэй холбогдох одоо софтверийн маш өргөн одоо сонголттой гэсэн үг. Окей дээр. Okay. And this one is the digester. Because the countdown, the first steps is the sample pre-treatment. The digester is the pre-treatment device. Please. За дараагийнхан загвар нь болохоор CH220F гээд багж байгаа. За энэ нь болохоор ямар загвар вэ гэхээр дээд бэлтгэх загвар байгаа. За бид хамгийн эхлээд Гилбалийн аппаратанда нэрлэг одоо титэлтийн процессыг явуулахын тулд хамгийн эхлээд одоо DJ бэлдээд одоо задаргааныхаа багжинд эхлээд DJ бэлтгэн. За тэр одоо задаргааны яг гол процессыг явуулах загвар нь CH220F гэсэн энэ загвар байгаа. Окей. Okay. The digester, or we can call it the packing floor. We need a suction hood. A suction hood. Work with the digester, please. За энэхүү зурган дээр харагдаж байгаа одоо задаргааны төхөөрөмж маань одоо хажууд нь байгаа энэ дээд цуглуулагч төхөөрөмжтэй яг нэгт холбоотойгоор ажилладаг. За хий цуглуулагч төхөөрөмжтэй нэгт холбоотойгоор ажилладаг. За digester дээр одоо ингээд задрагаа хийж яхад дээдлэлт нь байгаа одоо хий цуглуулагч аппарат маань хийг маань цуглуулад илүү аюулгүй байдлаас нь одоо аюулгүй байдалтай орчинг бүрдүүлдэг юм гэсэн үг. Окей. Because when the digesting, the acid smoke will come out. We need the suction hood for collecting the acid smoke. Please. За хий цуглуулагч маань одоо эндээс задаргааны төхөөрөмжөөс ялгарч байгаа хийнүүдийг одоо гадагш гаргалгүйгээр ямар байдлаар одоо цуглуулна гэсэн үг. За яг энэ загварын нэрийг болохоор VD03 гэдэг загвар байгаа. Окей. Okay. And then after collect the acid smoke, we use a scrubber for neutralize, or we need a scrubber to absorb the acid smoke. Please. За видео 3 хий цуглуулагчтай мөн S402 гэсэн одоо саарамжуулагч багжийг мөн санал болгодог байгаа. За энэ нь болохоор ямар нэгэн хүчил болон шүлтэн усмлыг одоо илүү одоо концентрацийг багасгуулж одоо ингээд саарамжуулж өгдөг тийм төхөөрөмж байгаа. За энэ яг төхөөрөмж нь болохоор хүчил шүлтэн төсвөртэй тийм загвар байгаа. Окей дээр. But this scrubber is optional because if we know this scrubber, we can connect the suction hood with the water tap and keep the water tap open. It also can absorb or neutralize the smoke. Please. За бид санал болохгүй ямар ч гэсэн сонголт харамжуулна. Гэхдээ мөн одоо усны цорхтой
одоо холбогдоод яг энэ саарамжуулах процессоо явуулах боломжтой байдаг. Окей. And this one is a suction hold for collecting the acid smooth. This one, suction hold. It's necessary, please. За видео өнөөл 3 гэдэг нь одоо хүчлэнхий цуглуулагч загвар бөгөөд за энэ нь болохоор мөн шаардлагатай гэж үздэг. Окей. Okay. And this scrubbler is optional because this scrubbler is optional for the gas, for the smoke neutralization. Yes. За энэ скрубер нь болохоор за мөн сонголтоор байж болно. За заавал одоо скруберийг авах шаардлагатай гэсэн үг биш. Хэрвээ та илүү одоо хөдөн баялагын талаас тэгээд одоо хийгээ илүү сарамжуулъя гэж бодох юм бол энэ одоо скруберийг санал болгоно. Окей. But remember, it's not the same device because the suction holder can connect with the water tap. Please. За энэ хий цуглуулагч нь мөн одоо карантины устдаагаар одоо холбогдох боломжтой. Окей. Okay, this small part is a feeding tube. If we check this digester, we find 20 heating holes. If we don't have so many samples, we can put the feeding tube on the empty holes. Please. За дараагийнх нь болохоор одоо ийм 20 ширхэг задрагааны төхөөрөмжөд маань хэрэгэлдэг одоо ийм хоолой байгаа. За энэ хоолойнуудыг 20 ширхгээр ингэж авч болно. Хэрвээ та одоо цөөхөн дээдтэй байх юм бол заавал хориулан авна биш. Одоо өөрийнхөө хэрэгцээнд тохируулаад одоо энэ дээд бэлтгэх одоо тубыг сонгож болно гэсэн үг. Окей. And this small chemical tablets for the catalyst tablets. Yes. За дараагийн одоо уралт маань болохоор кристаллын одоо катализаторын таблет гэж явагдаж байгаа. Окей. It is used in digesting steps. Used to work with digester, please. За энэ катализаторын таблетын одоо нэрлэгийн үед дээд задрагааны үед та нэмэлтээр одоо урвалыг илүү мурцгах үүднээс ашиглаж болно гэсэн үг. Окей. It is used for improve the boiling point or the sulfate. It is used for rise the boiling point over the sulfur acid, the acid solvent. Please. За энэ болохоор тайлын сульфатын одоо усгүй тийм 3 грамын катализаторын таблет байгаа. За энэ нь болохоор концентрацтай хөрхийн хүчлийг одоо хүчийг одоо арай бууруулах замаар одоо катализаторын юг үргийг гүйцэтгэдэг гэсэн үг. Окей. Okay. And it also catalyzed in the reaction speed. Yes. За мөн одоо катализаторын урвалын процесс нь одоо тесийн сульфатыг мөн таблет маягаар хэрэглэж болно гэсэн үг. Окей. Okay. So you just put these tablets into the sample tube for digesting. You don't need process the chemicals. It can save your operate time and steps. So it's very useful for easy using. Yes. За
За хэрвээ танд одоо энэ кристаллын катализаторын таблет байх юм бол одоо яг дээд бэлтгэл хувцастай нэмэлтээр химийн бодисыг катализаторыг нэмэлтээр хэрэглэх шаардлагагүй. За энэ ингэснээрээ цаг болон одоо таны лабораторийн ажиллагааг маш хэлбэрчилж өгдөг байгаа. Окей. So what we should consider when to the system? Firstly, we need to consider the sample numbers a day, or we call it how many samples a day. Yeah, please. За бидний одоо яг кристаллын аппаратыг сонгохдоо хамгийн гол нь анхаарах зүйлс юу вэ гэхээр за нэгдүгээр гэх юм бол дээжний тоо. Та яг хэдэн ширхэг дээжийг одоо шинжлэх шаардлагатай гэдгийг хамгийн түрүү тодорхойлох хэрэгтэй. Окей. Okay. Awesome. Except for the sample numbers, we also need to consider your chemical engineer. Are they familiar with this system? Have they used it before? Yes, please. За одоо дээжний тоогоо сонгосны дараа та яг өөрийнхөө одоо хүний нөөцийн одоо шаардлага дээрээс нь туршлагыг одоо анхаарах хэрэгтэй. За танад үнэхээр одоо химийн чиглэлээр мэргэжсэн тийм инженер байхгүй тохиолдолд та яг аль загварын те өөртөө хэлбэр байдлаар сонгох вэ гэдгийг сонгох хэрэгтэй. За KH98 40 загварыг сонгох юм бол танд одоо химийн ямар нэгэн туршлагагүй те ямар нэгэн үр дүн гаргах боломжгүй байх юм бол яг энэ загварыг сонгоно гэх үүднээс одоо сонголтоо ийнэ гэсэн үг. Окей. For example, even they have very small samples, but their chemical engineers don't know how to type tracing, how to calculate the result. They'd better to choose the analyzer models, not the first economic one. Yes, please. За дээжний хувьд багш дээрэс нь үр дүнг одоо өөрснөө тооцоолох боломжгүй байх юм бол одоо яг автомат шинжилгээний төхөөрөмжийг санал болгож байна. Окей. Okay. So at the same time, for the sample numbers and the chemical engineer skills, we also need to consider over the project. It's forming all the skills areas. Yes, please. За дээшний тоо за мөн өөрийнхөө одоо лабораторитойгоо химийн одоо туршлагаас хамаарат мөн дараагийн гол авч үзэх чухал үзүүлэлт гэх юм бол яг хэрэглэгчний өөрийнх нь төсөв байгаа. Та мөн төсөвтэй тохируулаад сонголтоо их боломжтой гэсэн үг. Окей. So normally how to choose a completely set was a Kelton system. Yes, please. За KH98 40 болон 98 загварын одоо яг төсвийг одоо төлөвлөөд яг энэ загварыг авна гэх юм бол одоо дагалдах сэлбэг хэрэгсэл болон одоо бусад зүйлсийг нэг дэлгэрэнгүйгээр харуулсан байна. Окей. So firstly, it should cover one distillation unit. Second, they should have a digester. And third, they need a something holder for the digest. It's the basic truth. Yeah, please. За хамгийн түрүүнд та одоо нэрлэгийн аппаратыг сонгоно. За 98 40 юм уу 98 60 юм уу аль загварыг сонгох шийдэж чинь. За хоёрдугаар гэх юм бол одоо дээд бэлтгэлийн задрагааны төхөөрөмжөө сонгоно. За задрагааны төхөөрөмжөд яг 20 дээр задлагдаг одоо энгийн задрагааны CH 220 төхөөрөмжийг авах уу? Эсвэл нэмэлтээр одоо хий цогцолгогчтой CH 420 загварыг сонгох уу гэдэг сонголтоо ийнэ гэсэн үг. Окей. If they have no budget, they can opt a scrubber for the digester, or they can choose a podium chiller for the distillation unit. Yes, please. За хэрвээ таны одоо төсөв чинь хангалттай
боломжийн байгаа гэж үзэх юм бол нэмэлтээр танд одоо хий цуглуулагч за мөн дээрэс нь одоо сар хөдөлгөгч буюу C402 скрубрийг санал болгоно. За мөн дээрэс нь хөргүүрийн системийг бас санал болгодог байгаа. Окей. And the second situation, if the customer have more budget or they need to connect leaves or any FDA or GMP complaints, they need to choose the top models. They need to add a sample, please. Мөн KH1160 загвар нь болохоор за хамгийн өндөр одоо үнэтэй загвар байгаа. Гэхдээ давуу тал нь маш ихтэй. За LIMS лаборатори одоо LIMS одоо програмтай холбогдно. За дээрэс нь нөгөө олон улсын GMP болон FDA стандартын дагуу нийцсэн. За үр дүн ингээ нууцлах боломжтой мөн үр дүнгээ экспортлох боломжтой мөн олон дээжин дээр туршид шинжилгээ хийх боломжтой энэ загвар байгаа. За дээрэс нь мөн одоо дээж бэлтгэлээ автоматар хийх боломжтой гэсэн үг. Окей. Yes, and the same if they have budget just opting a scrubber for digester and opting a chiller for the analyze. Yes, please. За мөн та сонголтоор скрубер буюу дээд сарам хөдөлгөгч за хөргүүрийн систем FIC 1200 загварыг нэмэлтээр авах боломжтой. Окей. So, thank you. Thank you for everything. Okay. Now let's begin question. За ерөөдөө юу маань танилцуулга маань дуусчихлаа. Тэгээ та бүхэнд асуулт байвал асууж болно. Any За questions? Тайлер болон Нандада баярлалаа. Та бүхэнд одоо цагийн илтгэлтэй холбоотой асуулт байвал raise hand дээрээ дараад мик нээлгээд асууж болно. Эсвэл чатан дээрээ чат руугаа шууд асуултаа бичээд явж болно шүү. За үнийн мэдээллийгээд асуусан байна. Үнийн мэдээллийг маань Үнийн мэдээллийг мэйл хаяг руу бичээд эсвэл Green Ministry-гээд пэйж хуудас чат руу бичээд хүсэлтээ явуулаад тэрний дагуу үнийн санал авахуулах боломжтой. Яг аль загварын сонирхож байна. Эсвэл бүх загвараа сонирхож байгаа бол бүгдэн дээр нь бид нар үнийн санал явуулах боломжтой. Яг саяны танилцуулсан Килталийн аппарат маань манай дээр одоогор бол бэлэн байхгүй байгаа. Захиалгаар ирэх боломжтой байгаа. За амар заяагаас асуулт ирсэн байна. К9860 багжинд шалгалт баталгаажилт хийгддгүү гэж асуусан байна. Италиан дээж байдгүй гинэ бас. Энэ хоёрыг асууж гоо. Yeah. Okay, we have question. Okay. What about calibration and about KH 9 quality control and about KH 98 60 equipment, capital equipment. Oh yeah, quality certification. Yes. Yes, we have. Except for the CE, we also for each package we have the testing report and yes, CE and the testing report, and that's all. If you need something like installation IQ or OQ certifications, we also can supply. Yeah, please. Окей. За K9860 загвар нь болохоор чанарын баталгаа болон тохирлын баталгаа нь одоо хамт дагалдаж явдаг. За мөн дээрээс нь одоо өгсөр зөвлөлтийн хувьд ямар нэгэн одоо зөвлөгөө мөн одоо гарын авлага хэрэгтэй бол бүх талаар нь хангаж өгч чаднаа. За тэгээд дараагийн асуулт нь болохоор
Хурцгуур таблет оруулж ирэх үү гэж бас асуусан байна. Килталийн таблетууд Хурцгуур таблет нь оруулж ирэх боломжтой. Мөн одоо мэйлээр юм фэйсбүүкээр холбогдоод үнийн мэдээллийг авах боломжтой. Одоо яг BioStiller брендийн өөрснийх нь гаргадаг хурцгуурын таблетыг манайх оруулж ирж борлуулах боломжтой байгаа. Is all equipments have standard calibration samples? Calibration. Yes. We need to separate the questions. Firstly, every time we open the equipment, it have a calibration sales functions. This is the first thing. Second thing, if this equipment needs to calibration, you need the standard materials. It's sulfur acid. This equipment not belong to calibration in law. So you don't need calibration every year. You just need to calibration when you feel that is not accurate. Yes, please. За Италиан дээжээр гэх юм бол одоо яг энэ Италиан дээж гэдэг утгыг хоёр салгаж авах хэрэгтэй. За эхнийг нь болохоор одоо автомат килталийн төхөөрөмжүүд нь бүгдөө калибрашн өөрөө тохируулж хийдэг. Нөгөө тохируулга нь болохоор танд яг стандарт одоо тийм тохируулгын Италиан дээж шаардлагатай гэсэн үг гэж байна. Okay, thank you. За нэг асуулт ирсэн байна. Дорнод аймгийн стандарт хэмжил зүйн шинжээч халиун загвар бүр дээр хий цуглуулагч, сармагжуулагч нь үйлдэлээсээ өөр бүх хий цуглуулагч бүх төхөөрөмж дээр таарах уу болох уу гэж асуусан байна. Is gas collection? Yes. Connecting. Yes, but this gas collection hood is used with it works with the digester. За энэ болохоор одоо хий цуглуулагч багт маань болохоор зөвхөн одоо нөө задгааны багттайгаа холбогддог учраас одоо юун дээр бол ямар ч хамаагүй килталийн төхөөрөмжт бол хамааралгүй гэсэн үг. Тийм учраас та одоо хий цуглуулагчаа задгааныхаа төхөөрөмжтэй авлаа гэхэд энэ хоёр маань хоорондоо яг холбогдно гэсэн үг. Тэгэхээр одоо бүх килталийн загвар дээр задгааныхаа төхөөрөмж нь адилхан учраас одоо бүх килталийн загвар дээр бас хий цуглуулагч нь яг адилхан загварыг санал болгоно гэсэн үг. За баярлалаа. Тэрвээ та бүхэнд өөр асуух асуулт байвал чатан дээр бичээд үлдээчээрэй. Бид нэр дистрибьютор компаниас асуугаа та бүхэнд мэйлээр бас хариулах боломжтой. Эсвэл манай Green Chemistry пэйж хуудасаар бас info@greenchemistry.com гээд мэйл хаягуудаар хандаад асуух боломжтой байгаа. Yuki and Tyler, thank you once again for joining this seminar and supporting this seminar. Okay, now we finish. Okay, thank you. Thank you for your time. Have a nice day. Thank you, Yuki. Bye. Bye. Thank you. Bye-bye. За бүгдэнд нь баярлалаа. Өнөөдрийнхөө вебинарыг ингээд үгээр дуусгая. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн вебинараар уулзтлаа. Түр баяртай. Green Chemistry. Химийн хөгжлийг Монголд